Орхон аймгийн ерөнхий боловсролын 7 дугаар сургууль. Орхон аймгийн 7 дугаар сургууль нь 2025-аас 2026 оны хичээлийн жилд 841 суралцагч, 79 багш ажилтан ажиллагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. Манай сургууль нь 1-ээс 12 дугаар ангийн ердийн сургалттай 25 бүлэг хичээллэж байгаагаас гадна Орхон аймгийн 22 багийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг хөгжүүлэх тусгай хэрэгцээт боловсролын 4 бүлэг хичээлдгээрээ онцлог юм. Манай сургуулийн хувьд өмнөх хичээлийн жил болон энэ хичээлийн жилд 6 мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа сургуулийнхаа зорилтыг дэмжин хамтран ажиллаж байна. Тухайлах юм бол интеграц хичээл, мэргэжил сонголт, үрсээ дэмждэг гэр бүл бай, тэгш боломж, ном тойрсон бодол зэрэг мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа үр дүнтэйгээр ажиллаж байна. Үүнээс бид ном тойрсон бодол мэргэжлийн багш нарын үйл ажиллагааг онцлон танилцуулж байна. Тус мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа маань 3 дахь жилдээ сурагчдын уншаад ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжих суур судалгаанд тулгуурлан ажиллаж байна. 2022 оноос сурагчдын уншаад ойлгох, өөрийгөө илэрхийлэх суур судалгааны гарааны үнэлгээгээр манай сургуулийн нийт сурагчдын 73.3% нь уншаад ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадвар сул гэж суур судалгаагаар үнэлэгдсэн. Энэ нь одоо сурагчдын цаашид амжилттай суралцах боломжийг дэмжих зорилготойгоор 3 жилийн хугацаанд шатлсан суур судалгаа хийж, ном тойрсон бодол мэргэжлийн багш нарын үйл ажиллагаагаараа хэлэлцэж, сургуулийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой байна. Ном тойрсон бодол мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа нь анх 2021 оноос тус сургуулийн багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилгоор эхэлж байлаа. Энэ нь нэг багш нэг номыг уншин бусад багш нартай танилцуулж, дараагийн унших багшаа урин хэлэлцүүлэг хийж байснаар эхлүүлж байсан бол 2022 оноос сурагчдын уншаад ойлгох суур чадварын үнэлгээ хийж, тэдний унших, бичих чадварыг ахиулах зорилго дэвшүүлэн сургуулийнхаа ном тойрсон бодол хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Яагаад ном унших гэж юу? Хүн төрөлхтөн цаас үйлдвэрлэж ирсэн цагаас хойш ном үн цэнтэй байсаар ирсэн. Тэгвэл яг одоо унших цаг үе нь ирээд байна. Яагаад гэвэл бид бүхэн хайртай хүнийхээ хажууд байсан ч ариун цэврөөрөө орсон ч утаснаас салж чадхааргүй хэд хамааралтай болсон. Үүнтэй холбоотой манай хүүхдүүдийн анхаарал төвлөрөх чадвар багассан. Тиймээс таны уншаад ойлгох чадвар болон төсөөлөн бодох чадвар сайжирдаг гэдэг нь судалгаагаар батлагдсан. Ном тойрсон бодол хөтөлбөрийн үндсэн чиглэл нь сурагчдын анги нийтийн болон өглөөний уншилгыг 15-аас 20 минутын хугацаанд зохион байгуулж, уншсан номын тэмдэглэлд хөтлөх, эргэцүүлэх, шүүн тунгаах, задлан шинжлэх чадварыг дэмжих үйл ажиллагааг өрнүүлж эхэлсэн. Нэг багш нэг номын хэлэлцүүлэг хийж байсан үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилгоор нэг номын тойрсон олон сэтгэгдлийг чухалчлан багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын дунд нээлттэйгээр зохион байгуулж, олон нийтийн сүлжээгээр бусдад түгээх ажлыг өргөжүүлж эхэллээ. Мөн мэргэжлийн багш нарын бүлэг нь сургалт болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа руу чиглэн бага ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлог тохирсон үлгэр амьлах тайз, хуруу хүүхэлдэйн мини театр амар сайхандаа жаргажээ. Уншснаа урлаж бүтээ, зохиомжид урлагийн наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Мөн анги нийтийн уран уншлага, бяцхан уншигч номын тэмдэглэл хөтлөх, дунд ахлах ангийн сурагчдад зориулсан номын подкаст хэлэлцүүлэг, рил, контент, бүтээлийн үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг өрнүүлж эхэлсэн. Чингийн галсан гуайн Хөх тэнгэр сонсож бай гэдэг номыг онцолж байна. Энэ номыг 2024 онд манай сургуулийнхан бүгдээрээ уншсан. За тухайн ном маань 75 жилийн өмнө Адас баруун хязгаарт одоо зөвхөн жирийн Монгол айлын гэрт өссөн зохиолч маань хүүхэд насныхаа дурсамжийг бичсэн ийм намтарчилсан роман байдаг. Энэ романыг багш болон хүүхдүүдэд бол маш их эерэг нөлөөллийг үзүүлж байгаа. Цаасан ном уншсанаараа хүүхдүүд маань одоо цэвэрч нэм бай, нягт байх, анхаарлан төвлөрч удаан суух ийм олон зөв дадал үйлүүдийг номноос бас суралцж байгаа. Ийм давуу талтай. Ном тойрсон бодол хэлэлцүүлэгт үйл ажиллагааны үр дүнд орон нутгийн болон үндэсний хэмжээний уралдаанд амжилттай оролцсон. Чинагийн Гасангийн Хөх тэнгэр сонсож бай романы уншигчдын улсын уралдаанд багш сурагчдын хамтын оролцоогоор подкаст, рил төрөлд тэргүүн байр,
Ханы номын тэмдэглэл фото зургийн төрөлд дэд байр. Номын тухай рил төрөлд тусгай байр. Номын чимээ цахим номын уншилгын улсын уралдаанд Отгонбаяр багштай 9А анги амжилттай оролцож тусгай байр эзэлсэн. Хөтөлбөрийн овцын үнэлгээний үр дүнд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 4 жилийн хугацаанд нийт 3.6-аас 358%, сурагчдын ойлгож унших чадвар 8.6%, үгийн баялаг, зөв бичих дүрмийн чадвар 6.5%, шүүн тунгаах, эргэцүүлэх чадвар 11.9%, ярих, илтгэх, өөрийгөө илэрхийлэх чадвар 11.4% агсан амжилт гаргасан. Ном тойрсон бодол мэрэгжлийн багш нарын бүлгийн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг үргэлжүүлж, Оксфордын 1000 ном хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын яамны 7 дугаар зорилтын хүрээнд анги бүрийг номын сантай болгох аяныг өрнүүлэх, бодит үр дүнд хүргэх, Монгол хэл бичиг соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо номыг шинтэн уншиж хэлэлцүүлэх зорилгыг дэвшүүлж байна.